Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Туршлага хуучин хичээлээ хийцгээе. Энэ хичээлээр баримлын шавраар нар солонго хийн. Хичээлийн зорилго нь бусдын тусламжтай баримлын шавраар хэв гаргах. Хичээлийн хэрэгслээ хураах, гар болон ширээгээ зэвэрлэх. Бидний өнөөдрийн хичээлд баримлын шавар, баримлын шаврын суурь, зурагт үзүүлэн, салфетыг алчуур хэрэгтэй. Бидний өнөөдрийн хийх зүйл бол нар болон солонго. Бүгдээрээ үүнийг дагаад хийцгээе. За эхлээд хүүхдүүдээ солонгоо хийцгээе. Өнгө өнгийн баримлын шавар сонгон авч жижиг таслан гартаа атгаж зөөлрүүлнэ. Зөөлрүүлсэн баримлын шавраа нэг нэгээр нь суурин дээр урт нарийн хэлбэрт оруулж өнхрүүлээрэй. Одоо бүгдээрээ нараа хийцгээе. Шар өнгийг сонгоо авч нэг ширхгийг өөрийнхөө хэлбэрт оруулж тавина. Түүнийгээ суурин дээрээ наагаарай. Бусад жижиг хэсгүүдээр цацраг хийгээрэй хүүхдүүдээ. Хүүхдүүдээ баримлын шавраар маш олон зүйл хийж болдог. Та нар ч бас гэр бүлтэйгээ хамтран хийж үзээрэй. Хүүхдүүдээ аав ээжтэйгээ хамтран баримлын шавраар хүссэн зүйлээ хийгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.